Боломжийг бүгдэд. Энэ орчлонд хүмүүн заяанд төрнө гэдэг. Хүмүүс бидэнд их хувь заяа. Харамсалтай нь тэр их хувь заяанд төрсөн хүмүүс бидэнд адил тэгш амьдрал байдаггүй лээ. Жаргал зовлон, өвчин эмгэгийг хорвоод бид өөрийнхөөрөө туулж амьдрна. Спортоор хүний бие бэлдэр, оюун ухаан, сэтгэл санаагч өөрчилж болно гэж дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрдөг. Ингээд сэтгүүлч бие тусгай олимпийн хамт олонтой өврийн сайхан хангай Монголын сайхан нутагт ирлээ. Нэвтрүүлгийн эхэнд сэтгүүлч миний бие тусгай олимпийн түүхээс өгүүлж байна. Анх 1968 оны 7 дугаар сарын 20-нд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн эгч Юнис Кеннеди Шрайвер нь Чикаго хотын парк дүрэгт байрладаг цэргийн талбайд олон улсын хэмжээний тусгай олимпийн зуны наадмыг зохион байгуулснаар тусгай олимпийн түүхийг эхлүүлсэн байна. Тус наадамд Америкийн нэгдсэн улсын 26 мужи болон Канада улсын нийт 1000 гаруй оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцсон хөнгөн атлетик, хоккей, усан спорт зэрэг спортын төрлүүдээр өрсөлдөж байсан бол одоо дэлхийн 190 гаруй орны 5 сая оюуны онцлогтой хөгжилтэй хүмүүсийг оролцуулдаг томоохон спортын наадам болсон юм. Манай улсын Олимпийн хороо нь 2013 оны 4-р сарын 13-нд байгуулагдсан. Монголын оюуны онцлогтой хөгжилтэй хүүхэд залуучуудыг спортоор дамжуулан эрүүл чирэг байлгах, бие бэлтрийг нь хөгжүүлэх, тэдэнд урам өгөх нийгэмд эерэг хандлага бий болгож, улс орон даяар түгээн хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан юм. Тусгай олимпийн бүх тамирчид нь оюуны онцлогтой хөгжилтэй буюу бидний нэрлэж заншснаар оюуны хомсдолтой хүмүүс байдаг болохоор бүгдэд нь тэгш боломжийг олгодгоороо бусад олимпийн наадмаас онцлогтойгоос гадна оролцсон тамирчин бүрийг урамшуулдаг байна. Мөн тусгай олимпиад оролцоход эрх авч оролцдоггүй. Үүгээрээ бусад олимпиос ялгаатай. 1915 онд Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан зуны тусгай олимпиад 177 орны 7000 гаруй тамирчин спортын 25 төрлөөр өрсөлдсөн. Боломжийг бүгдэд. Боломжийг бүгдэд хоёр төслийг 2024 оны 11-р сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхар хотноо зохион байгууллаа. Энэ удаа өврийн сайхан хангайд болсон боломжийг бүгдэд хоёр төслийг Голомт банк, Мобиком корпорац, Ротари Улаанбаатар клубын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Голомт банк нь өөрөө 2500 ажилтнтай. Тэгээ яг энэ Монголын нийгмийн илэрхийлэл бол мэдээж мөн. Тэгэхээр ажилтнуудаа ч гэсэн ажилтнууд нь ч гэсэн биднэрт бол ингээд яг л Монголын нийгмийн төлөөлөл болсон олон ийм ажилтнуудаа олон хувийн болон одоо тий янз бүрийн асуудлуудыг бол тулгараад туулаад ингээд явж байгаа. Тэгэхээр одоо тэр утгаараа ч гэсэн бид нэр ингээд нийгмийн бүх одоо асуудлуудыг давхаргуудыг ингээд ойлгож тэрэнд нь ингээд тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж байхыг хичээдэг байгаа. За яагаад тусгай олимп гэдэг энэ төслийг бид нэр дэмжихээр болоо гэхээр нийгмийн эрхтгч байдал гэдэг одоо энэ зарчмынхаа эрхтгч байдал нийгмийн сайн сайхны төлөө гэдэг энэ зарчмынхаа хүрээнд бид нар бол одоо ингээд нийгэм манай Монголын нийгэм улам сайхан тэгшүртэмжтэй болоосай хайраар болгосон хүндлэлээр болгосон тийм сайхан нийгэм болоосай гэдэг энэ үднээс энэ бүтцламжийг тусгай олимпийн болон энэ Ротаригийн хэрэгжүүлж байгаа төсөлд хандуулахар шийдсэн юм аа. Манай Ротаригийн хөтөлбөр бол 1905 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд Монголд бол 1995 онд Монголын салбар байгуулагдаад ингээд 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд манай 30 жилийн түүхийн хугацаанд бол бид нэр бол үндсэндээ 7 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Боловсрол, хүүхдийн эрүүл мэнд, усан хангамж, инх тайван, орон нутгийн эдийн засаг, байгаль орчин гэсэн юм 7 чиглэлийн үйл ажиллагаа болдог юм аа. Энэ үйл ажиллагааны гол зорилго нь болохоор төрөл бүрийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан тэрийг ойлгодог, тэрийг дэмждэг, тэрийг харилцан одоо хүндэлтэй ханддаг ийм хүмүүсийг, орон нутгийг, сургуулийг, эмнэлгийг бий болгоход зориулагдсан хөтөлбөр байгаамаа. Тэгээ энэ хөтөлбөрийн болохоор эрүүл мэндийн үзлэг хийгдэж байгаа. Дээр нь тусгай олимпийн гол зохион байгуулж байгаа төрөл бүрийн арга хэмжээнүүд байгаа. Бооча одоо талбайн теннис гэдэг газрын заадны хоккей ч гэдэг юм уу тий. Ийм чиглэлүүд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Тэгээ одоогийн байдлаар бол
нийт 6,240 гаруй туршид бол ирсэн байгаа. Mobicom корпорацийн хувьд бол доктортой хөгжлийн 3 зорилтууд дээр төвлөрч ажилладаг байгаа. Чанартай боловсрал, инновац, тэгээ тэгш бус байдлыг бууруулах гэдэг 3 дээр төвлөрдөг байгаа. Тэр ч удаагаараа бид нар тэгш бус байдлыг бууруулах гэдэг зорилтынхаа хүрээнд боломжийг бүгдэд төсөлд 2 дахь жилдээ дэмжин ажиллаж байна. Өмнөх жил болохоор говийн бүсүүдээр хамтарч ажилласан байгаа. Энэ жил болохоор хангаан бүсүүдээр ингээд оролцоод явж байна. Уг төсөл хангаан бүсийн Архангай, Өвөрхангай, Баянгор, Булган, Орхон, Хөвсгөл зэрэг 6 аймагуудаас 70 гаруй оюуны онцлогтой хөгжилтэй хүүхэд залуучууд, тэдний асран хамгаалагчид буюу эцэг эхчүүд, 170 гаруй төлөөлөгчид хуран цугларч спорт, эрүүл мэнд, хүртээмжтэй боловсролын цогц үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. Оюуны онцгой хөгжилтэй хүүхэд залууст урам дэм өгөх, бие бэлтрийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, тэднийг бусдын адил тэгш эрэхтэй эргэн гэдгийг олон нийт нийгэмд таниулах, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой спортын хүмүүнлэгийн байгууллага юм. Алтан цэцэг тэргүүн, тунгалаг, шин цэцэг, мөн хот, агиу, бат цэцэг, тэмүүлэн зэрэг залуучууд чин сэтгэлтэйгээр зохион явуулсан оюуны онцгой хөгжилтэй хүүхэд залууст үйлчилж байгааг харахад сайхан байлаа. Боломжийг бүгдээд 2024 төсөл маань Өвөрхангай аймаг 10 хэр сүмд одоо зохион байгуулагдаж байгаа. Тэгээд яг энэ төслийн хүрээнд бол 6 аймгийн эцэг эхийн төлөөлөл болон орон нутгийн удирдлагууд тухайн Өвөрхангай аймгийн сургууль цэцэрлэгүүдийн хооронд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд яг энэ төслийн хүрээнд бол миний бие маань оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн сэтгэл зүйн талаар сургалт өгсөн. За энэ ер нь бол оюуны бэрхшээлтэй гэдэг ер нь хүүхдийн хөгжил төлөвшөлт эцгийн оролцоо маш их чухал байдаг. Тэгвэл яг оюуны онцлогоо хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн эцэг эхийн сэтгэл зүй маань бусад эцэг эхүүдийн сэтгэл зүйгээс бол маш өөр байдаг учраас эдгээр эцэг эхүүд маань өөрсөндөө цаг гаргаж өөрсөндөө анхаарал тавьснараа тухайн хүүхдэд туслах боломжтой гэдэг энэхүү сургалтаараа би одоо бусад эцэг эхүүдэд хүргэсэн байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийнхаа хүрээнд бяцхан тамирчин одоо хөтөлбөрийг зохион байгуулсан. Бяцхан тамирчны хөтөлбөрийн бол гол зорилго нь 2-9 настай оюуны онцлог хэрэгцээ шаардлагатай хүүхдийг спортоор дамжуулж тоглоомын аргаар спортоор хөгжүүлэх тийм хөөрхөн хөтөлбөр байгаа. Яг энэ хөтөлбөрийнхаа хүрээнд бол энэ 10 хэр дэх одоо цэцэрлэгүүдийнхаа 4 цэцэрлэгийн хүүхдүүдэд спортын сургалтыг зохион байгуулсан. Боломжийг бүгдэд төсөлд хамтран ажилласан тусгай олимпийн хороонд тусалж байгаа оюуны онцлог хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд тусалж байгаа Боломж банк, Ротори, Mobicom мөн бүх аймагуудын зочид төлөөлөл мөн тамирчдын эцэгхүүдэд маш их баярлалаа та бүхэнд амжилт хүсье. Хангаан бүсийн Архангай, Өвөрхангай, Баянгор, Булган, Орхон, Хөвсгөл зэрэг 6 аймагуудаас ирсэн оюуны онцлогтой хөгжилтэй хүүхэд залуучууд, тэдний асран хамгаалагчид буюу эцэг эхчүүд спорт, эрүүл мэнд, хүртээмжтэй маш идэвхтэй оролцлоо. За 11 сарын 1-ээс 3-ны өдрүүдэд манай Өвөрхангай аймагт хангаан бүсийн хэмжээний боломжийг бүгдэд гэсэн энэхүү өдрөлөг зохион байгуулагдаж байна. За энэхүү өдрөлгийг Монголын тусгай олимпийн хорооноос Өвөрхангай аймгийн засгийн даргын тамгын газар болон бусад нийгмийн оролцогч талуудтайгаа хамтран энэхүү уулзалт өдрөлгийг зохион байгуулж байна. За энэхүү өдрөлөгт одоо хангаан бүсийн нийт одоо 6 аймагаас 270 гаруй одоо төлөөлөгчид оролцсон ийм сайхан арга хэмжээ олж байна. За энэхүү өдрөлгийн одоо зорилго нь бол тусгай хэрэгцээтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, тэднийг спортоор дамжуулан одоо хөгжүүлэх ийм зорилготой байгаа. За энэхүү одоо бүсийн уулзалт өдрөлөг маань эхнийх нь одоо говийн бүсэд болоод хоёр дахь нь манай хангаан бүсэд болж байгаа. Тэр дундаа одоо манай Өвөрхангай аймагт зохион байгуулагдж байгаа явдалд бол бид нэр үнэхээр талархалтай байгаа. Одоо энэхүү арга хэмжээгээр дамжуулаад бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхд рүүгээ чиглэсэн соён гэгэрлийн үйл ажиллагааг нэлээд өргөн талаацтай бүсийнхаа хэмжээнд зохион байгуулж байгаадаа баяртай байна. Тусгай олимпийн хорооныхоо удирдлагуудад хамтран зохион байгуулсан ивент итгэсэн бүх талуудаа талархал илэрхийлээд дараагийнх нь томоохон арга хэмжээнүүдэд өндөр амжилтыг хүсье өрөөё. Сэтгүүлч намайг хүүхэд байхад ээж аауд хүүхдүүдтэй надтай тоглох бүхэл ойрхон байлгах дургүй байсныг нуух юу илээ. Тэгээ тусгай хэрэгцээтэй хүүхдүүд гэдэг маань энэ хорвоо дээр л яг л энгийн үнтэйгээ л адилхан амьдрах тийм л хүсэл бодол гүнзэл учраас байх хэрэгтэй. За мэдээж энэ хүмүүстүүд нийгмээс нөлөөлөх зүйл байна. Тэр нь одоо сайхан бүртээмжтэй, орчин сайхан харилцаа сайхан ийм байхыг л хүсдэг. Ийм байх юм бол энэ хүүхдүүд маань, залуучууд маань ингээд нийгэмшээд бие дааж амьдраад хөгжөөд явах мөрөн болцоотой.
Тэгээ энд хамгийн чухал зүйл бас хувь хүн өөрсдөө тэр хүүхдийг миний зүгээс бодож ар гэрийн асран хамгаалагч нар, найз нөхдүүд нь бас энэ нийгэмд ил байж зөв ойлголтуудыг өгөөсэй гэж хүсдэг. Тэгээд энэ маань ч гэсэн урд бол бидний үед бол бас арай бага байсан шүү дээ. Ер нь бол ингээд жаахан хязгаарлагдмал, нуугддаг хүүхдтэйгээс хэлхээсээ ичдэг байсан бол энэ бол зөвхөн миний л амьдралын одоо нэг зовлон, би энийг өөрөөгөө авч явнаа гэж боддог байсан бол энэ биш юм аа гэдгийг хамгийн зөвөр ойлгох. Энэ чинь өмнө ч байсан, одоо ч байна, ирээдүйд ч энэ хүмүүс байж л байна. Тэгээ харин энэ байгаа үедээ яаж зөв сайхан амьдрах уу, баяр хөөртэй, урам зоригтой амьдрах уу гэдэг хамгийн чухал зүйл. Энэ тэр хувь хүний өөрийнх нь ч бодол хүсэл, нийгмийн бодол хүсэл аль аль нь нийлж ижил энэ хамгийн сайхан. Тэгээ энийг нийлүүлэхийн тулд одоо энэ олон нийтийн туслахын олимпиад хороо, энэ хүмүүстэй ажилдаг одоо янз бүрийн холбоотууд ингэж гүүр болж нэгдэж өгөх сайхан байна. Болж байна. Одоо бол яг л тийм л болж эхэлж байна. Тэгээ Монголын нийгэмд одоо хууль эрх зүйн хувьд бол энэ тусгай хэрэгцээд хүмүүс буюу хөгжлийн бишэлтийн хүмүүсүүдийн одоо талаарх бодлого хууль дүрмүүд нэлээд сайхан зүйлүүд орсон. Одоо энийг хэрэгжүүлэх төвшөндөө бие биенээ сайхан ойлгодог. Одоо ар гэрийн эцэг сасан хамгаалагчид нь, за мөн одоо төрийн байгууллагууд нь, олон нийтийн байгууллагууд ингэж хамтраад ойлголцоод яг энэ шиг тийм ээ аймгийн одоо нийгмийн болон хэлцээхэн багш нар төрийн бүсийн ингэж ирээд хамтраад бие биенээсээ суралцаад юу хийж хамтарч болох нь энэ бүх зүйлийг хийх юм бол амьдрал их гоё болно. Тэгээ эвгээр дамжиж тэр тусгай хэрэгцээд хүмүүсийн бие даахын, бие бэлтрийн хөгжлөн тэгээд заашлах юм бол одоо нийгэм нөлөөллүүд бол улам бүр сайхан болно л гэж бодож байна. Тэгээ энэ арга хэмжээ бол байнга зохион байгуулагдаж байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ онцгойлон бас яг энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа Бүрэнгээ аймгийн засаг даргын хамгаалалтын газар 2-р сургуулийн тусгай бүлгийн багш Пүүжээ багш болон тэгээд энэ хамт олонд бас баяр хүрмээр байна. Маш сайхан зохион байгуулж байна. Маш олон зүйлийг сурч бас мэдэж авч байна. Мөн цааш амьдралд юу үргэлжлүүлэх талаар ч гэсэн суралцах юм зүйлүүд байлаа. Манай энэ хоёр ихтэй уншиж бичиж биш зүгээр ерөнхийдөө яриа хэлээр суралцдаг. Сургалтанд бол одоо 5 настайгаас нэхлээд 29-р сургууль өгөөд энэ хоёр хүүхнүүд хоёулаа аутизм унштай учраас хэлгүүдүүлэгээ сургууль бол уншд болохгүй байна гэд гарсан. Тэгээд 18 нас хүртлээр 11 нас хүртлээр цэцэрлэгээр явсан. Улсын тэргүүний 1-р цэцэрлэг Улаанбаатарт Нарангэрл авчихсан. Тэдний 10 нас хүртлээр яваад тэрнээсээ гараад Улаанбаатар Солонх төвгээд Есүсийн сүмийн байгуулсан тийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтанд суудаг байсан. Тэнд 3 жил явсан. Тэгэл иргэн болсондоо 16 нас үрээд. Тэрнээс хойш дандаа өөрөө дагуулад энэ тэнд болж байгаа ийм үйл ажиллагаан дээр оролцдог. Хөгжлийн бэрхшээлтэй эцгийнхээ холбоонд өөрөө зөвлөх ээж хийгээд хүүхдээ бас хөгжүүлэхийн зэрэгцээгээр 6 жил явсан. Одоо тэг хөдөө 2 хүүхдтэйгээ ирчээд хөдөө авах ажил сургаж байгаа. Булганыхаа бүр аршаан цомонд аж ахуй эрхэлж байгаа. Фермер, газар тариалан 2 хүүгээ одоо хэвийн өдөр тутмын ажил сургах гэж хөдөө гарсан да. Тэгээ 2 хүү маань сайн туслахаа. Мал дээр байна, үхрийнхээ баасыг арилгана. Ахуй амьдралд нь сурах гэж хичээдэг. Тэгээ нийгэмшүүлж олонний газар их авч явдаг, юм үзүүлдэг, харуулдаг, ийш тийшээ уул ус хангай зугаалханд авч явж уулстай танилцуулдаг, нутаг орноор явдаг. Тийм л 3 бид 3 шаач 3-аад ингээ явж идэг. Тэгээ энэ маань сакс тоглож байгаа хүмүүсийг хардын цонхороо сакс тоглох гээд ах шиг байна. Тэгээ оролдоод тэгээ юм гарч ирээд байна. Одоо харин очиод хүүдээ саксны шийд жоохон намхан хийж өгөө дээрээс нь шийддэг болгож сурах гээд байна би. Доороос нь шийдээ сурчаад байгаа. Ингэж авзаад сурчаад байгаа. Боломжийг бүгдэд төсөл 2 үйл ажиллагаа ханган бүсийн 6 аймгийн дунд явуулж байгаа. За энэ болохоор тусгай олимпийн спортын төрөл болон за энэ түүгээр хичээлдэг хүүхд залуучуудын өнөөдөр үйл ажиллагааг явуулж байгаа. За тусгай олимпийн үйл ажиллагаанаар өнөөдөр бол боочигийн төрөл тийм ээ. За бадминтон, ширээний теннис гэсэн 3 спортын төрлөөр явуулж байна. За энэ үүнд нь болохоор тийм ээ аутизмтэй, даавны хам шинжтэй хүүхдүүд, залуучууд тийм ээ насан туршиддаг гэсэн эдгээр хүмүүс маань энэ спортоор хичээлдэг байгаа. Тусгай олимпийн төрөлд ордог байгаа. Манай хүн бол анх удаа энэ үйл ажиллагаанд оролцож байна. Энэ тусгай олимпийн үйл ажиллагаа маш гоё өргөн дэлгэр биднэрт маш их мэдээллийг өгсөн ийм сайхан үйл ажиллагаа болж байгаад одоо миний хувьд бол маш их баяртай. Энэ хүүхдүүдийнхаа төлөө ээж аавуудын оролцоо ямар чухал байдгүй гэдгийг л маш их мэдэрч хүлээж авч ийн. Ерөөсөө энэ хүүхдүүдийнхаа төлөө одоо багш сургууль хүмүүжүүлэгчээс гадна
асран хамгаалагч эцэг эхчүүдийн маань оролцоо бүр өстой илүү их байх ёстой байна гэдгийг л маш их мэдэрч авч байна. Энэ сургалт бол үнэндээ үр дүнтэй, өгөөжтэй, маш сайхан сургалт үйл ажиллагаа болж байгаад би үнэндээ талархаж байна. Та бүхэндээ хийшгээр сэнэр миний ажил үйлдэл миний энэ хүүхэд хөгжлийн бэлгэртэй явж чаддаггүй хүүхэд байсан. Одоо тэгээд сайхан эмчнэр сайхан багшийн буян хийсгээр энэ хүүхэд одоо 6 жил явж чаддаг боллоо. Сайхан эмчнэр минь буян сайн багш нарын минь хайр хийсгээр миний хүүхэд сайхан болж байгаад та хүүхэдтэй маш баярлж байна. Манай пүүжээ багш бол үнэн хөгжлийн бэлгэртэй хүүхдүүдийг үнэн удирдах чаддаг, уур унтдаг байхгүй дэндүү сайхан багш байд юм аа. Ийм хүүхдийг ёстой эрүүл сарвал сайхан байлгахын төлөө тоогоон бодож чадна, номон уншиж чадна, хөлөөхөө хуруугаар зургийг утгыг бичээд номон сайхан уншиж чаддаг болсоо миний хүүхэд. Нутгийн хүмүүс хүүхдүүдэд дагуулan ирж аутизмын холбооны тэргүүн амар буян даавны холбооны гүйцэтгэх захирал уянга нарт үзүүлж зөвлөгөө авах хүмүүс их байлаа. Шинэхэн ажиллаа авч байсан Өвөрхангай аймгийн засад арга очрын пүрэвд орж оролцож байгаа бүх хүүхэд залуучуудыг хүлээн авч гарын бэлэг гардууллаа. Боломжийг бүгдэд